Дэлхийгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйг их хэл дээрээ төгөөхээр хасчлуу миний би Монгол улсын Улаанбаатар хотод сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Энэ удаагийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүрд тохирон ураатай Токио аппликейшн ажиллаж байна. За ингээд өнгөрсөн 7 хоногт технологийн ертөнцөөр сонь сайхан юутай байсан талаар мэдээр үг орцгоё. За OpenAI компани өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 3 дугаар сарын 24-нд видео үүсгэгч Sora гэд төслөөр зогсоож байгаа өөрсдийн X хаяг дээр бол албан ёсоор зарласан. Ер нь технологийн ертөнцид томоохон шууган тариад амжиллаа. За энэхүү шийдвэр нь олон хүний хувьд бол гинтийн байсан бөгөөд гол шалтгаан болон нөхцөл байдлын талаар томилоо өргөе. За OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман компани илүү ашигтай практик салбарууд болгоод AI agents болон робот техник хангамж руу чиглүүлж байгааг мэдгдсэн. За бодит ертөнцийн физик даалгавруудыг бол гүйцэтгэх роботыг одоо сургах энэ салбарт анхаарлаа илүү хандуулахын тулд ийхүү дэлхийг симуляц хийх энэ судалгаагаа зогсоож байна гэдгийг мэдгдсэн байна. За Сораг ажилуулахаар бол асар хэмжээний график тооцоолол эрчим хүч шаарддаг ойлгомжтой. Компани бусад төслүүдэд бол энэ мэдээж саад болно. За OpenAI компани 2026 оны сүүл эсвэл 2027 оны эхээр хавцаага олон нийтэд нээлттэй гаргаад IPO хийхээр төлөвлөж байгаа болохоор алдагдaltaй эсвэл эрсдэлтэй энэ төслүүдэд бол танаад илүү төсөр үр ашигтай бүтц рүү шилжихэд энэ зайлшгүй шийдвэр байсан бололтой гэж харж байгаа. За энэтэй холбогдоод хамгийн том мэдээ бол энэ OpenAI болон Disney-гийн хооронд байгуулсан $1 тэрбум хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны гэрээ цуцлагдсан тухай ийм явдал байна. За энэ гэрээгээр Disney-гийн баатруудыг Sora гэдэг видео платформыг ашиглаад AI генерац аппликейшнийг ашиглаад видео болох боломжтой байсан ч гэсэн энэ төсөл нь зогснороо Sora зогснороо Disney хамтын ажиллагаагаа ингэ дуусгар болгосноо зарлаад за энийг нь дагаад салбартаа ер нь бол нэлийн том тооцогдож ирсэн $1 тэрбум хөрөнгө оруулалт нь ч гэсэн дагаад цуцлагдсан гэж үзэж байгаа. За Америкийн нэгдсэн улс Sora нэгийг бол 3 дугаар сарын 13-нд л альдтийн хаацсан байсан бол 4 дугаар сарын 26-нд Sora 2 гэдэг энэ явж байгаа аппликейшн бол хаахж байгаа. 9 дугаар сарын 24-нд бол хөгжүүлэгчдээр бас API-г нь бол бүрэн зогсооно гэдэг зарласан. За ингэхдээ OpenAI компаниас хэрэглэгчтэй бол өөрсдийн үүсгэсэн видеоноо татаж авах, хадгалж үлдэх боломжуудыг бол тодорхой хугацаанд олгоно гэдгийг мэдгдсэн байна. За энэхүү шийдвэр нь Anthropic зэрэг өрсөлдөгч компаниуд зах зээлд өөрсдөө өрсөлдөгчд нь зах зээлд маш их хүчээ аваад ер нь бол ChatGPT-ийн таталтын тоонд буурсантай холбоотой байж магадгүй гэж шинжээчд үзээд байгаа. За ямар ч тач видео генерацийн салбартаа толгой зөгчөөс энэ ирээдүйтэй тэргээд хүн болгоны л бодож исэн тэр бүтээгдэхүүнийг зогсоочхоор иргэдийн донд бол маш их гайхшрал төрүүлсэн. За хажуугаар нь бол Clink, C-Dance, Runway мэтийн томоохон өрсөлдөгчд нь бол маш том боломж болж байгаа гэж харагдаж байна. За OpenAI-ийн хувьд бол мөн хөгжүүлэгч зориулсан Codex Hooks гэдэг нэг шинэ функцийг бол бас туршилтын төвчөнд бол нэвтрүүлээд байгаа танилцуулсан байгаа. Codex нь бол хөгжүүлэгчд OpenAI-ийн хиймэл оюуны загварыг ашиглаад програм хангамж хөгжүүлэхэд зориулагдсан тийм агент систем байгаа. Зарим Codex Hooks нь болохоор энэ агентийг ажиллах явцад дурын дүрм шалгалт автоматжуулалт нэмэх боломжийг олгоно гэж үзэж байгаа. За ингэснээр бол агентуудад тулгардаг хамгийн том асуудал болоход аюулгүй байдал. За хяналтыг нь сайжруулах, гарч болох эрсдлүүдээс нь урьдчилан сэргийлэх боломжтой гэдэг. За жишээ нь компанийн нууц мэдээлэл тэр тундаа маш эмзэг тийм дэлгүүрүүд явж явах юм бол тэр мэдээллүүдийг явуулахын өмнө заавал зөвшөөрөл авдаг ч юм уу янз бүрийн дүрм зохиож болно. Мөн агентийн бүх хариултыг нь шалгаад бүртгэж авах боломжтой болж байгаа. За ингэснээр түгээмэл асуултууд, түгээмэл хариултуудыг мэдж аваад байнга давтагддаг workflow-уудыг автоматжуулах боломжийг бол олж авнаа. За товчхондоо бол агентаар зүгээр програм хангаж хөгжүүлэх биш, өөрийн хэрэгцээнд тааруулж хүснээр удирдах боломжийг бол энэ Hooks гэдэг Codex Hooks гэдэг юм бүтээгдэхүүн бол функц нь бол нээж өгч байна гэж ойлгож болох нэ. За технологийн ертөнцийн томоохон тоглогч Google-ийн хувьд бол бас өнгөрсөн 7 хоногт сонирхолж болох 3 том мэдээтэй байгаад байна. За эхний мэдээ нь бол энэ өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт Gemini 3.1 Flash Live гэдэг загвараа албан ёсоор танилцуулсан байна. За live загвар нь болохоор ер нь бол энэ Gemini-гийн live загварууд энэ мультимодал буюу текстээс гадна яриа, дуу, дүрс гэдэг
гэх мэтлээ одоо олон төрлийн энэ юунуудыг оролтуудыг л дэмждэг ашиглаж байгаад бодит цагийн горимд бол амьд харилцаа үүсгэх зориулсан ийм хувилбар байгаад иддэг. За микрофоно асааж байгаад одоо харилцан ярилцахаас ихсүүлээд камера асааж байгаад одоо юм харуулдаг ч юм уу те одоо харуулж байгаа зүйлээ асуудаг ч юм уу иймэрхүү одоо харилцан яриа энэ амьд харилцаанд зориулсан ийм загвар real time загвар гэдээ ойлгож байна. За энэ шин загвар нь болохоор өмнөх хувилбаруудаас илүү тийм хүн шиг харилцаа үүсгэхэд зориулагдсан сайжирсан байгаа юм байна. За дуу чимээг шууд боловсруулж ер нь бол хариу өгөхөрд нь гайхалтай нэмэгдсэн буюу одоо сонссон зүйлээ боловсруулад одоо тэр хоорондоо цаг хугацаа алдаад идэг энэ зүйлийг нь бол илүү богинохон болгоо. Одоо нэгс нь хоцрогдлыг нь багасгасан гэж үзэж байна. Тэгэхээр одоо илүү одоо тэгснээр илүү бодит амьд харилцааг бол бий болгож чадна. За мөн хүний ярианаас өнгө аяс, хурд сэтгэл хөдлөгийг нь бол бас мэдрэх чадвар нь эрс сайжирсан гэдэг. За энэ шин загвар дээр нь одоо зурагтны чимээ цаана байж байгаа те төвжирлийн мэдээлэл ч юм уу янз бүрийн орчны шуумыг бол энэ ярианаас нь ялгаад одоо дэвсгэр шуумнаас нь зөвхөн хэрэглэгчийн тушаалыг одоо сонгохдоо илүү тийм ухаалаг болж сайжирсан байгаа даа. За харилцан ярианы контекстийг нь контекстээ хадгалах чадвар нь 2 дахин уртсаад 128 кило одоо 128 мянган токны цонхтой болсон байгаа даа. За ингэснээр илүү удаан харилцсан ярилцах боломжтой болж байна гэж ойлгож байна. За хэрвээ энэ одоо цонх дотор токен одоо ингээд дүүрээд эхлэх юм бол харилцахад хүндрэлтэй болоод ер нь бол ингээд харилцах боломжгүй болоод эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр одоо шинээр харилцаа яриагаа эхлүүлж таарна. Шинээр харилцаа яриагаа эхлүүлэхээр өмнө нь одоо ярьж ирсэн бүх зүйлүүдээ мартчихна гэх мэтлэн одоо асуудлууд тулгардаг. Гэхдээ 128 мянган токен гэдэг бол бас мэдээж хангалтгүй тоо. Яагаад гэх юм бол энэ текстээс гадна дуу дүрснүүд одоо ийм том өгдлүүд ороод ирэхээр энэ токны зарцуулалт бол маш ихээр нэмэгддэг. За энэ Google-ийн дараагийн мэдээлэл орохоос өмнө хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. За манай энэ удаагийн хамтран ажиллагчаар амьдралын хэм маяг бүрд Токи тохирно гэдэг үгтэй Токи app маань одоо хамтарч ажиллаж байгаа. Токи аппликейшны одоо энэ зогсоолын төлбөр хэсэгт машина бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчлэгийг авах боломжтой болж байгаа юм. За Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчлэгийн төв офис төлбөртэй зогсоолгуудын Токиогоор төлбөрөөр төлөх боломжтой болоод байгаа ба энэ Токитой энэ зогсоолд нэвтэрснээр бол энэ зогсоол зогсож байгаа хугацаа, төлбөрийн мэдээлэл ухаалгаар харах, төлбөрийн олон сонголтоос сонгож төлөх, эхний удаа төлж байгаа бол одоо 30% хямдралтай гэх мэтлээ одоо хөнгөлт мөн power bank түрээслэх энэ төрлийн урамшууллыг авах боломжтой болж байгаа юм байна. За Токи аппликейшны одоо автомашинаараа бүртгүүлснээр болохоор энэ Toki аппликейшнд автомашина бүртгүүлснээр энэ цонхоо нээж одоо сунж одоо бэлэн мөнгө өгдөг карт хийх энэ төргээд асуудлуудыг бол ингээд зэгцэлж байгаа. За хаалтан дээр саатал үүсэхгүй. За машиндаа суухаас өмнө төлбөрөөр төлөөд зогсоолын хаалтыг бол автоматар нэгээд шууд гарах боломжтой гэсэн ийм одоо олон боломжуудыг бол одоо олж авах юм байна. За автомашинтай холбоотой бүх үйлчлэгийг бол Toki app-аар шийдээд цаг хугацаагаа хэмжсэн ухаалаг жолооч байцгаая гэж одоо Toki application зүгээс уриалж байгаа юм байна. За Toki application-ы Facebook page-ээс нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ба одоо ер нь аппликейшн ингээ сэгсэрхээр юм тусламж хэсгийнх нь онлайн одоо туслахтай холбогдох мэдээлэл нь гарч ирдэг юм. Тэндээс одоо дэлгэрэнгүй илүү мэдээллүүдийг л авах боломжтой. Дээрээс нь мөн Toki email гэдэг одоо сайтаас ороод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой болж байгаа юм байна. За хамтарч ажилласан Toki аппликейшнда маш их баярлалаа. За Google-ийн 3 мэдээний хоёр дахь нь бол Google-ийн зүгээс Gemini API ашигладаг энэ хөгжүүлэгчд зориулсан Agent Skills-ийг мөн танилцуулсан байна. За өмнө нь бол энэ хиймэл оюун дотроос нь Google Search эсвэл одоо Google Maps ч юм уу те янз бүрийн үйлчлэлийн үнэтэй ашиглахын тулд тусад нь функц чи тэрийг дуудаж ажиллаулдаг байсан. Ер нь бол tool use, function calling гэх тэр нь бол агентийн анхдаг чиглэлнүүдийн ер нь бол ийм л байсан. Харин одоо энэ skill буюу энэ агентэд зориулсан өргөтгөл маягийн тийм prompt чихэд тэрийг ашиглаад илүү тийм комплекс даалгаврыг агентууд илүү тийм хялбар аргаар гүйцэтгэх боломжтой болсон байгаа юм байна. За жишээ нь нэг функцийг нь гаргасан үр дүнг жишээ нь одоо юу гэдэг цаг агарын мэдээ ч юм уу хувьцааны ханш маш хийж болно. Тэрийг нь одоо дараагийн функц нь жишээ нь одоо ресторан юм уу хувьцааны авах зарах захиалгыг одоо захиалгын функцүүдтэй шууд холбоод энэ функцүүд нь хоорондоо шууд ойлголцоод нэгээс нөгөөдөө өгдлөө дамжуулаад ийм гинжин байдлаар ажиллах юм боломжийг олгож байгаа. За энэ болохоор агентийг жинхэнэ утгаар нь одоо агент болгож байгаа маш том алхам гэж харж болно. Зарим Google-ийн зүгээс энэ хөгжүүлэгч туслах зорилгоор нь энэ GitHub хаяг дээр өөртөө шинээр ийм скиллийг нээлттэй их байдлаар нээсэн байгаад байгаа юм байлээ.
За тэгээд энэ агент нэг Gemini-ха API Gemini зориулсан агенттай энэ Google-ийн хамгийн сүүлийн үеийн SDK болон баримт бичгийг их сурвалжаас нь уншиж агаад агентийн чадвараа сайжруулахад маш том ахиц гаргаж өгөх юм байна лээ. За тэгэхээр нь Google-ийн бүтээгдэхүүнүүдийг ашиглах. За дээрэс нь Gemini дотор байгаа тэр нэг агент систем ч өөрийн гэсэн скиллийг сайжруулахад гих мэтлэн олон зүйлд бол энэ хэрэг болох юм байлээ. За Google-тэй холбоотой сүүлчийн мэдээ AI-ийн дэд бүтцийн салбарт тэр дунд одоо санах ухааны технологи дээр хийж байгаа маш том тийм сайжруулалт байгаад байна. За Google Research гэдэг газраас танилцуулсан Turbo Quant гэдэг нэртэй энэ алгоритм байгаад байгаа юм л да. За энэ бол ерөөсөө AI загваруудын санах ухааны ашиглалтыг одоо эрс багасгах ийм технологи гэж гарч ирж байгаа. За LLM-ийн хамгийн их санах ухаан иддэг хэсэг бол KV cache гэдэг юм байдаг. За үг болгон дээр дахин тооцоол боловсруулалт хийхгүй байх зорилгоор өмнөх үгнүүд дээр хийсэн тооцооллынхаа үр дүнг нь дараагийнхаа үгнүүдэд зориулаад ер нь хадгалцдаг ийм кэшэлдэг хэсэг гэдэг. За энийг нь энэ манай Turbo Quant гэдэг шинэ алгоритмаар бол ердөө 3 бит хүртэл шахаад санах хэмжээг 6 дахин багасгах юм боломжтой болж байгаа. За хамгийн гол нь ингэж хахтай хиймэл оюун ухааны ухаан буюу наривчлыг ногт алдагдуулахгүй ингэж хахтай нь маш тийм онцлог давуу талтай. За ингэснээр болохоор санах хойд сул зай мэдээж гарна. Тэрнээс гадна энэ сул зай гарсараа санах хоо ачаал багасаад хариу үг хүрд 8 дахин нэмэгдэнэ. Inference буюу энэ хариу үг зориулсан тооцоолын зардал нь 50 болон түүнээс дээш хувиар буурах боломжтой гэж гарч ирж байгаа. За инхээр томоохон компаниудад шинээр GPU авалгүйгээр одоо байгаа GPU-нуудээр илүү том загвар сургах ч юм уу ийм боломжтой болж байгаас гадна энэ хувийн компьютер гар утаснуудаар илүү тийм том ухаантай загварууд ажиллах офлайнаар хиймэл оюунуудыг ашиглах энэ боломж бол илүү сайжирж байна. Бидний офлайнаар интернетгүйгээр ашиглах хиймэл оюун ухаануудын ухаан нь илүү сайжирна гэж ойлгож байна. За дараагийн мэдээж Anthropic компанитай холбоотой. За өнгөрсөн 7 хоногт бол Anthropic компани агентийн тал дээр бол хийж байгаа 2 томоохон алхмаар танилцуулсан. За Anthropic-ийн шинэ судалгаагаар бол клаудыг шинжлэх ухааны цогц даалгавруудыг олон цагаар биш бүр олон өдрөөр дамжуулж бие дан гүйцэтгэх long running гэдэг энэ шинэ чадварыг танилцуулсан байна. За энэ чадвараар нь ер нь бол судлаач агент олон өдөр давнан урт судалгаа хийгээд код бичих эсвэл тооцоол хийхдээ бол алдаа гарах юм бол хүнээс асуухгүйгээр өөрөөгөө шалгаа засаад үргэлжлүүлээ явцдаг. За ингээд урт хугацааны туршид хийсэн ажлынхаа явцыг бол мартахгүйгээр хадгалж агаад ер нь бол докторантын хэмжээнд бие даан судалгаа хийх чадвартай болсон гэдгийг ингээд зарласан. За энэтэй зэрэгцээд Anthropic компани Cloud Cowork гэдэг шинэ тийм ажлын байранд зориулсан шинэ платформ танилцуулсан байна. За энэ зөвхөн ганцаарчлсан чат маягаар харилцах биш, харин Slack ч юм уу, Microsoft-ын Teams шиг ийм чатын хамтын ажиллагааны орчинд бол багийн нэг дижитал гишүүн маягаар орж ирээд ажиллах чадамжтай гэдэг. За түрүүний нэг long running буюу энэ урт хугацаанд ажиллах бие дан асуудал шийдвэрлэдэг энэ арга ашигласан. За энэ технологи дээр суурилсан байгаад байгаа болохоор Cloud Cowork нь энэ төслийн явцыг хянах, эсвэл багийн гишүүдэд юм сануулгах, бичиг баримтыг боловсруулах зэрэг ийм тасралтгүй үйл ажиллагаагаар олон хоногоор дамж энэ төслийг бол хариуцаж авч чадах чадвартай болж байгаа юм байна. За өнгөрсөн 7 хоногт болсон бусад мэдээллүүдийг бол тавчхан танилцуулаад явчихъя. SpaceX, Tesla, XAI гэдэг компаниуд Elon Musk-ийн компаниуд хамтарж агаад AI чипний хомсдлыг арилгах зорилготойгоор TerraFab гэдэг нэртэй ийм чипний мега үйлдвэрийг барина гэдгээ танилцуулсан байна. За энэ роботжуулсан альсгүй бүрэн автомат чип угсрах тийм байгууламж байгаад байгаа юм л да. Жилд тераваттаар хэмжигдэх хиймэл оюуны тийм чип үйлдвэрлэх зорилготой гэдэг. Ер нь бол хиймэл оюун зориулсан тераваттын чипийг бол жилд үйлдвэрлэнэ гэдэг зорилгоор л энэ TerraFab гэж нэрлсэн. За мэдээж ихний ээлжинд бол өөрсдийн пуучин машин болон хиймэл оюунаа чипээр хангах нь бол ойлгомжтой. За цаашлаад хүн төрөлхтнийг гаргийн хэмжээний соёл иргэншил болгох бол чипийн дутагдлыг арилгах алсан яриатай гэж зарласан байна. За дараагийнхан мэдээ нь Oracle-ийн шинэ бүтээгдэхүүн байгаа. Энэ Oracle компани өгдлийн сан дээр хиймэл оюунтай агент системийг танилцуулсан байгаа. За одоо ер нь бол Oracle-ийн өгдлийн сан бол зөвхөн өгдөл хадгалах биш, харин бүр бие даагаад ажиллах чадвартай ийм агент систем болж хувирж байгаа гэж ойлгож байна. За өгдлийн сан дотор бол хиймэл оюунханд агентууд шууд байрлаж байгаа. За тэр нь хүнээс тушаал хүлээхгүйгээр өгдлүүд дүн шинжилгээгээд алдаагийн засаад тайлан бэлтгэдэг ийм боломжтой.
За ингэхдээ өгдлийг гадагшаа өөр одоо AI системрүүд одоо өөр клауд руу ч юм уу өөр гадны системүүд рүү шилжүүлэхүүр зөвхөн шууд Oracle-ийн дотоод эжентик орчинд бол боловсруулагддаг гэдгээр маш тийм давуу талтай. Ингэснээр бол ер нь бол байгууллагууд өөрсдийнхөө өгдлийг гадагш нь алдахгүй маш найдвартай мөн мэдээж одоо дотроо ажиллаж байгаа болохоор эйстейшн том мэдээлэл өгдлүүдийг явуулахгүйгээр шууд маш хурдан ажиллах тэр шийдлийг санал болгож байгаа юм байна. За өнгөрсөн 7 хоногт мөн энэ жилийн кибер аюулгүй байдлын хамгийн том чуулган болох энэ RSA конференс AI versus AI гэсэн сэдвээр болж өнгөрсөн. За хакерууд AI ашиглаад машин нэрийн фишинг хаалгуудыг хийж байгаа болохоор энэ хамгаалтын системүүд нь ч гэсэн одоо self healing буюу өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг хадлагыг одоо секунд хүрэхгүй хугацаанд бол илрүүлээд автоматар системээ шинжилдэг болсныг бол танилцуулсан. За эцэст нь одоо хүрэх мэдээ бол ARM гэдэг компани тохойно одоо чип үйлдвэрлэлийн гол тоглогчдын нэг болоод байгаа нь ARM компани дэлхийн анхны AGI Ready CPU архитектур өнгөрсөн 7 хоногт танилцуулсан. За энэхүү чип нь бол зөвхөн одоо тооцоол хийх биш харин AI-ийн reasoning буюу логик гаргалгаа хийх хэсгийг бол техник хангамжийн түвшинд дэмждэг болсон байгаа. За ингэснээр гар утас бол ноутбукуудээр ямар нэг сервер ашиглахгүйгээр маш хурдан ухаалаг on device offline ийм хиймэл оюухнуудыг ажилуулах боломжийг бол энэ CPU олох юм байна. За энэ хүрээд энэ 7 хоногийн мэдээ өндөрлж байна. Эх 7 хоногт илүү олон гоё технологийн мэдээтэй иргэн уулзцгаая. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худал ажлын банкны дансвага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.